түүнийг бол гимбуруутай тооцчлоо тийм ээ. За гэвч одоо түүний биеийн байдал маш муу байна гэж байна. За нэгдүгээр эмнэлгийн бас тасгийн эмчнэр удаадараа 2 удаач мэдээлэл хэлээ шүү дээ. Бага хамт олноороо. Тэгээд зүрхний үйл ажиллагаа 33% байна ч гэдэг юм уу. Тэд явж байна гээд хүний эрхийн дэд хорооны даргын хувьд та өнгөрсөн хугацаанд нэг 2 ч удаа очиж уулзах шиг болсон шүү дээ. Тэгэхээр нөхцөл байдал юу нь ямар хөө байгаа юм бэ? Одоо цаашид юу нь ямар гарц гаргалгаа шийдлүүд байх боломжтой юм бэ гэдэг дээр. За юуны өмнө яг одоо энэ шүүхийн шийдвэр болон энэ хэрэгжээр нөгөө дээд шатны шүүгээр эсэлгэн шийдвэр гараагүй байгаа шүү дээ. Тэр утгаараа бол бид нар аль болох хэргийн нарийн процесс хөндлөнгөөс нөлөө үзүүлэхгүй зөвхөн хуулийн хүрээнд энэ хүний эрхийг яаж одоо хамгаалах вэ гэдэг асуудлаар 2 удаагийн үйлдэл хийсэн байгаа. Эхнийх нь болохоор шүүхийн шийдвэр гүйцэтгэх одоо газрын харьяа 461 дугаар анги дээр одоо биеийн байдал тааруу байна. Ер нь очиж уулзсан л да, Чамбүрэн эмчтэй хамт очиж уулзсан. За ингэхэд бол яг энэ бол нөгөө өөрийнх нь өмгөөлөгчийн зөвшөөрлөлтөөр нийтэд ил гарсан мэдээллийг би ашиглаж хэлнэ. Зарим мэдээллүүд нь бол нийтэд ил гараагүй зүйлийг би бас хүний нууц эмзэг асуудалтай холбоотой учраас ярих боломжгүй байгаа шүү. За. Нэгдүгээрт бол 461 дугаар анги дээр очсон. За очиход бол 7 удаагийн стенд зүрхний одоо нөгөө судасны тэлэгч юм одоо тавьсан. Зайлшгүй орохгүй бол одоо өмнөх стендүүд маань алдаа зааж байна гэсэн байсан. Тэгэд бид шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газартай холбогдох хүмүүстэй яриад 24 цагийн дотор 1-р амьлагт хэвтэн эмчилүүлээд тэгээд шаардлагатай нөгөө хагалгаа хийхин өмнө чинь нөгөө биеийн тэнхрүүлэх эмчилгээнүүдийг хийгээд эмчил 8 дахь стенд тавилсан байгаа. За тэгээд харж байхад бол стендүүд нь бол зарим нь ажиллахгүй, зарим нь бол маш их одоо хүндрэлтэй нөхцөл байдал байсан. За энэ дээр бол лавгсрын эмч бол хагалгаа хийсэн. За лавгсрын эмчийн одоо өөрийнх нь бас одоо мэдээлэлснээр бол маш хүнд байдалтай байна гэдэг. За эхний ээлжинд нь хүн ер нь шүүхийн процесс явж байгаа ч гэсэн тэнд хүний амь нас эрүүл мэндийг хамгаалах нь бол нийт тэргүүний асуудал шүү дээ, тийм ээ. Нэг. За хоёрдугаарт бас одоо нийтэд ил болсон мэдээллийг хэлэхэд бол тархины хүнд гэмтэлтэй болон чихрийн шижингийн хүндэрсэн байдалтай гэдэг дараагийн шатны эмчд амьдагт хэвтүүлэхээр бид нар одоо 1-р амьдагт хэвтүүлэхээр ярьж байтал бас нэг нөхцөл байдал гарч ирсэн. Тэр нь дахиад эрүүл мэндийн өөр шалтгаанд нөхцөл гарч ирсэн. За энэ нь бол нийтэд мэдээлэгдээгүй байгаа учраас энийг би бол одоо дэлгэж задлж ярих боломжгүй. За тэр нөхцөл байдал бас маш хүнд болсон. За ингээд одоо бас арай өөр төрлийн улсын эмнэлэгт хэвтэн эмчилүүлсэн энэ процесс явж байгаа юм л да. За нэгдүгээрт энэ үйл явц. Тэгэхээр хүний эрхийн дэд хорооноос бол мөн улсын хурлын гишүүн Болооны Бейсэн гэдэргээд бусад хүмүүстэй хамт очиж 2 удаагийн уулзалтуудыг хийсэн байгаа. Тэгээд за нэг талтай юм байгаа. За нөгөө талтай бол яг хэрэгтээр одоо шилбэл бид нар зөв буруу гэж ингэж хэлэхээс илүүтэйгээр ер нь энэ гэмт хэргийн санаа сэтэл гэдэг чинь хувийн ашиг сонирхлоорч идэв юм уу, шунхай сэтгэлэрч идэв юм уу, явцсан юм уу? Эсвэл бол дахиад хүний амнаас эрүүл мэндийг аврах үйл зорилго байсан юм уу гэдэг асуулт. За 3 дугаарт мэдээж одоо мэрэгжлийн холбоодууд, эмнэлгийнхэн, тангар ургасан эмчнэр маань энэ дээр мэдээлэл хийж байгааг бол би бас нээлттэй зөв үзэгдэл гэж бодож байгаа. За 4-дүгээрт нь болохоор энэ нөхцөл байдал дээр бол зөвхөн одоо эмчийн хариуцлага гэхээс гадна эрх зүйн бас зохицуулт шаардсан зүйл байгаа юм байна. Жишээлбэл одоо тэр эрүүл мэндийн даатгуулагч гэдэг хүн субъект нь сайн байна уу? Эрүүл мэндийн даатгуулагч гэдэг субъект нь одоо донор болсон тохиолдолд мөнгө авах хэрэгтэй байтал даатгуулаагүй хүний асуудал зохицуултгүй орчихсон ч гэдэг юм уу те. Гэх мэт асуудлууд бол байгаа. За би бас одоо тэр донор болсон хүний гэр бүлийн мэдээллийг бас анхааралтай ажигласан. За яг хуу иргэд олон нийтийн зүгээс бас ерөнхийлөгч уучлал үзүүлэх ёстой эднэр гэсэн тийм байр суурь илэрхийлээд байгаа. Гэхдээ энэ нэг 3 шатны шүүхээр эцэлдэгдэн шийдвэрлэгдээгүй байгаа гэдэг шалтгаанаар бас энэ асуудал нь одоо шийдэгдэхгүй ч гэдэг юм уу хойшлсон байдалтай байгаа мэн гэж ойлгосон. За юмны учир зүй олдно. Гэхдээ эргээд энэ хүний амь насыг одоо энэ процессын шатанд алдчихгүй байх нь чухал байгаа юм. Нөгөө талаас шууд бас дам утгаараа энэ одоо донорын асуудал гацаанд орцсон. Тэ одоо ингээд энэ хүний одоо донорт одоо өөрийгөө одоо юу гэдгийг хүн ухамсартайгаар за би ирээдүйд одоо донорын зүйлд өөрийнхөө зүйлийг хандуулна гэдэг ч юм уу. Эсвэл бол одоо амьтаа амьгуу донорын асуудал гэдэг маш олон төрлийн зүйлүүд ингээд гацаанд орсон. Энэ хэргийн нөхцөл байдал чинь цаашдаа энд бол эрх зүй
сайжруулах хэрэгтэй гэдэг зүйлийг л хэлээд байна л да. Тэгвэл кейс болгон дээр ингээд асуудлууд өөр өөр байгаа шүү. Гэхдээ том зүй тогтлороо бол энэ дээр зохицуулт заашгүй хэрэгтэй гэдгийг л хэлээд байгаа. За шулуухандаа хэлэхэд бол би барин тавин мэдээлэл дээр үндэслэж биш. Баталгаатай эмч нартай нь уулзаад, өөртөө нь уулзаад, хөндлөнгийн бас одоо нөхцлүүдийг харахад бол яг энэ маягаараа удах юм бол Бачулуун эмчийн амнаас өөрөө асар өндөр эрсдэлт байна. Асар өндөр эрсдэл байгаа учраас хуулийн хэлтийн байгууллагынхантай бас ярилцаад энэ чиглэлээр одоо бас эрхэн зөрчигдөж болзошгүй нөхцөл байдал амнаас нь бас одоо ингээд одоо амиа алдаж магадгүй нөхцөл байдал дээр бид нар яаж хүнэрхээ хангаж ажиллах вэ гэдэг дээр торооноос маань ажиллаж байгаа юм. Гэхдээ зөвхөн Бачулуун эмчийн энэ хэрэгээс гадна бос төрлийн хэрэгүүд ч бас байгаа юм. Ер нь бол нөхцөл байдал байгаа. Тэгвэл цаашлаад хэлэх юм бол өнөөдөр 20 ангид одоо бас ял эдэлж байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудал ч гэсэн бас маш том асуудал болцсон. Ихэнх нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаагүй. За тэгэнгүүт яаж яах гэхээр 20 эмнэлэг өөрсдийнхөө зардлаар энэ хүмүүсийг эмчлэх. Тэгээ энэс үүдсэн бас айгүй өрийн асуудал үүсчихсэн. Эрүүл мэндийн даатгалын өрийн асуудал үүсчихсэн. Тэр нь олон 100 саяын өдөр өөр авлахын асуудал үүсчихсэн байгаа юм байна л. Тэгэхээр ер нь бол бид нар хүн хоригдож болно тийм үү. Гэхдээ хоригдлоо гэх тэр хүний эрхийг бас давхар ингээ хорж болохгүй. Тэр хүний эрүүл одоо амьд явах эрхэн дээр нь бас хүний хэндэд орны зүгээс бид нар ажиллах хэрэгтэй гэсэн ийм л байр суурьтай байгаа. Тий. Цаашид ер нь яг энэ Бачулуун эмчилэр ямар ер нь анхаарал хандуулж ажил дахиж очиж уулзах вэ? Яг уу тэр өмгөөлөгчтэй нас уулзж байгаа. Яг уу энэ чинь нөгөө бид нар хэргийн дотоод асуудлыг бас бүгд тэр болгон нэг үрчлэн яриад байх боломжгүй. Гэхдээ нэгдүгээрт бидний зорж байгаа зүйл бол ер нь энэ эрхээ асуулаад тодорхой хэмжээгээр шалгагдж байгаа ч гэдэм үү яд эдэлж байгаа хүмүүсийн эрхийн асуудал гэж бас байдаг. Ятаглаад хамгийн наацхан асуудал юу юм бэ гэхээр амьд явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Амьд явах хэрэгтэй. Дээрээс нь болох юм бол эрүүл мэндийн дордох нөхцөл байдалд байлгаж болохгүй гэсэн ийм л зарчмыг барьж байгаа. Гэдэг нь бол нөгөө талдаа бид нар одоо юу гэдэг зөв буруугийн шууд инсийг шүүхийн урдуур орж хэлээл тэ. За тэгээл гэмт хэргийн хэрэгтэй холбоотой асуудлыг дотороос нь задлж гаргаж ирж яриад ийм ёс зүйн алдаа гаргаад эргээд энэ нь одоо шүүхийн бие даасан гараад бус нөхцөл байдалд нөлөөлөх гэдэг юм байж болохгүй. Би хөлчүүний хувьд хэлж байна шүү дээ. За нөгөө талаасаа яг бас бид нар чинь бас хүнлэг байх хэрэгтэй. Яаж юм гэхээр сүүлийн үеүүдэд энэ одоо альва нэгэн гэмтэр гарлаа гэж бодоход түүнийг энэ одоо шууган дуйлан болгодог тэ шүүх яллахаас өмнө бас нийгмээр яллуулах ийм нөхцөл байдлууд байна. Хэн нэгэн хүний газар дор ортол нь муулдаг, тэнгэр тултал магтдаг ч гэдэм үү тэ бодит байдлаас тис хөндлөн нөхцөл байдлууд бас гараад байгаа. Тэгэхээр энэ дэр бол бид нар яг сэтгэл хөдлөлөөс ангид шийдвэр гаргахыг одоо би хүлээж байна гэж бодож байгаа.